За сайн байцгаана уу? 11-р ангид шулууны тэгштгэл гэсэн сэдвийн бодлогод өгсөн. За энэс нэг 3 бодлогыг тайлбарлаж өгье. За эхний бодлого маань одоо өгүүлбэртэй бол бичигдсэн тий. Гэхдээ би ингээд зураг хэлбэрээр тайлбарлажээ. За ийм нэг хэрчим өгдсөн одоо 3-1 хасахтаа гэсэн цэгүүдэд төгсгөлтэй хэрчим өгдсөн. За энэ хэрчмийн яг дунджийг дайрсан тийм үү? За мөн L1 гэсэн энэ шулууны тэгшгэлтэй тийм үү? Энэ шулуунтай параллел байх одоо L шулууны тэгшгэлийг бичгээс үг. За тэгэхээр би шулууны тэгшгэл бичих томьёог бол өгсөн байгаа. За энэ дээр бол би L шулууны тэгшгэл бичгийн тулд за нэг цэгийг дайрсан байх хэрэгтэй тийм үү? За нэг цэгийг дайрсан байх хэрэгтэй. За энэс M цэгийг дайрсан. За M цэгийн координат бол x1 y1 байна. За тэгээд нэг налалтан байх хэрэгтэй. За k налалттай. За L шулууны тэгшгэлийг яаж бичих вэ? Y тэнцүү k үржих нь за x-с хасах нь x1 нэмэх нь y1 гэсэн томьёогоор бичнэ. За энийг 1 гэж тэмдэглэсэн. За энэ томьёонд орлуулахын тулд x1 y1 координат хэрэгтэй. За энэ бол бас мэдэгдээгүй байна. Мэдэгдэхгүй байна. За дараа нь k налалт нь бас мэдэгдэхгүй байна. За тэгвэл энэ хоёрыг би олох ёстой гэсэн үг. За ийм цэгийн координат олохын тулд би энэ ийм цэг болохоор энэ хэрчмийн дундаж цэг учраас дундаж цэгийн координатыг олох томьёогоор за x1 координатыг болохоор 3 дээр нэмэх нь 1 хуваах нь 2 буюу за 2 гарах юм байна. За y1 координат нь болохоор за 1 дээр нэмэх нь хасах 5 хуваах нь 2 буюу хасах 2 гарч. За тэгвэл m-ийн координатыг би олчлоо тийм үү? 2x координат, y координат нь хас 2. За одоо налалтыг олох ёстой. За налалтыг олохын тулд энэ бол L1 гэсэн шулуунтай параллел учраас энэ хоёр шулууны налалт ямар вэ? Тэнцүү гэсэн үг. За шулууны налалт олох бол ийм томьёо байна тийм үү? A y тэнцүү bx нэмэх c гэсэн ерөнхий нэг шулууны тэгшэл өгдсөн байвал налалтыг яаж олох юм бэ? X-ийн өмнөх тоог y-ийн өмнөх тоонд хуваах ёстой юм. За тэгвэл би L1 өгдсөн шулууны тэгшгэлийг 2y хасган x тэнцүү 7 гэдгээс эндээс 2y тэнцүү x дээр нэмэх нь 7 гэд яг ерөнхий хэлбэрт биччихлээ тийм үү? Өөрөөр хэлэх юм бол x ба y хувьцагч болохоор тэнцүүгийн хоёр талд байх хэрэгтэй. За эндээс налалтыг олох юм бол k тэнцүү за x-ийн өмнөх тоо бол 1 за y-ийн өмнөх тоо хуваах юм бол 2. Тэгэхээр налалт нь 2-1. За одоо шууд нэг томьёон дээр орлуулах юм бол тийм үү 1 гэсэн томьёонд орлуулах юм бол y тэнцүү за налалт нь бол 2-1 за үржих нь за x-с хасах нь 2 за тэгээд нэмэх нь y гэхээр y-ийн нь хас 2 байна тийм үү хас 2 за тэнцүү 2-1 x за хаал задлах юм бол энэ 2 хураагдана за тэгэхээр хасах 1 хасган 2 буюу за манай энэ шулууны тэгштгэл маань 2-1 x-с хасах нь 3 болох юм байна. За өөрөөр хэлбэл энэ шулууны тэгштгэл маань ийм хэлбэртэй гарч байна. За дараагийн бодлогыг. За энэ дээр бол нэг AB бол DC-тэй параллел, BC болохоор AB-тэй перпендикуляр, BC шулуун DC шулуунтай перпендикуляр бол C-гийн координатыг ба C дэш хэрчмийн уртыг ол гэсэн бодлого байна. За ингээд зургаар дүрслэх юм бол энэ нэг ийм тэгшэнс трапез гарч байгаа. За тэгвэл эхний үед нь C-гийн координатыг олох хэрэгтэй. За C-гийн координат гэдэг бол за C-ийг болохоор BC шулуун ба DC шулууны огтлцлын цэг байна тийм үү? Тэгэхээр би энэ хоёр шулууны тэгшгэлийг бичиж тэднэрийн огтлцлын цэгийг олно гэсэн. За тэгвэл BC шулууны тэгшгэлийг бичиж. BC шулууны тэгшгэл. За энэ юу гэхээр BC-ийг дайрсан. За BC-ийн координат бол 16-8. За K налалттай шулууны тэгшгэлийг бичиж. Тэгвэл налалт нь бол мэддэхгүй байна тийм үү? За тэгвэл налалтыг яаж олох вэ гэхээр BC шулуун бол AB-тэй перпендикуляр байна. BC болохоор AB-тэй перпендикуляр. За тэгэхээр AB-гийн координат бол өгдсөн учраас би налалтыг олж байна. За тэгвэл AB шулууны налалтыг олох юм бол тийм үү? Олох юм бол
За AB-гийн налалт бол 8-аас хасах нь 2. За хуваах нь 16 хасах нь 4. За ингээд хэд гарч ийн. За 6 хуваах нь 12 буюу 2-1 гарч ийн. За тэгвэл BC AB-д перпендикуляр гэсэн учраас BC-гийн налалт K тийм үү? K-г 2-1-ээр үржүүлвэл юу гарах хэвээр? Хасах 1 гарах хэвээр. За энэс AB шулууны налалт гэдэг бол хасах 2 юм байна тийм. Хасах 2 гэж гарчлаа. За тэгвэл энэний налалт бол хасах 2. За тэгвэл BC шулууны тэгштгэлээ бичиж болно. Яагаад гэвэл BC-ийг дайрсан хасах 2-гээс налалттай. За тэгвэл Y тэнцүү налалт нь хасах 2, үржих нь X-с хасах нь 16. За нэмдэг нь 8. За ингээд 2X за хасах нь 32 гэхээр хасах 24. За энэ болохоор BC шулууны тэгштгэл гарч байгаа. Энд нэмэх 32 гэхээр 40 юм байна тий. Энд бол за энэ нэмэх 32 гэхээр 40 гарч байна. За энэ бол шулууны энд хасах 2x юм байна тий. За хасах 2x дээр нэмэх нь 40 гарч байна. За одоо DC шулууны тэгштгэлийг бичих хэрэгтэй. За DC шулууны тэгштгэлийг бичээ. За Y тэнцүү за налалт. За DC болохоор AB-тэй ямар вэ? Параллел. Өөрөөр хэлбэл DC шулуун AB-тэй параллел гэдгээс хоёулан энэ AB шулууны налалттай тэнцүү гэсэн үг. DC-ийн нал. Тэгэхээр DC AB-ийн нал хас 2 2-1 гарсан учраас энэний DC-ийн налалт бас 2-1 гэсэн. За тэгэхээр үржих нь X-с хасах. За DC-ийг дайрсан тийм үү? DC-ийн координат болохоор 5 учраас X-с хасах нь 5, нэмэх нь 10. За тэнцүү. За хаал задлах юм бол 2-1 X. За энэ хасах тийм үү? 2.5 тэгэхээр 7.5 буюу за нэмэх нь 15 хуваах нь 2. За өөрөөр хэлэх юм бол X дээр нэмэх нь 15 хуваах нь 2 орж байна. За одоо энэ хоёр шулууны би огтлцлын цэгийг болно гэсэн. За тэгэхээр хоёулангийн тэнцвэл нь тэгэхээр юу гэхээр хасах 2x нэмэх нь 40 тэнцүү. За x дээр нэмэх нь 15 хуваах нь 2-той тэнцүү. За одоо энэ системээс болохоор за ийшээ 2-оор үржүүлж өгчээ. 2 талыг. За тэгвэл энэ хасах 4x нэмэх нь 80. За тэнцүү x дээр нэмэх нь 15. За одоо x-үүдийн нэгдлэн гарах юм бол энэ шаараа 65 тэнцүү 5x. За энэс 1x тэнцүү 13 гарч байгаа. За x тэнцүү 13 гарсан. Одоо y-ийг аль нэгдийн тэнцүүлж олчихно тий. Тэгэхээр y-ийг олоход болохоор за DC-гийн шулууны тэгшлэлд орлуулчих. За энд 13-ыг орлуулчих. 13 дээр 15-ыг нэмээд 28, 2 болоо 14. Тэгвэл Y координат нь 14 юм байна. За ингээд CS-ийн координатыг бол би олчлоо тийм үү? Юу харж байгаа юм гэхээр X координат нь 13, за Y координат нь 14. За одоо CD хэрчмийн дунд уртыг олохын тулд нэг 2 цагийн хоорондох зайлах томьёогоор за 5-аас хасах нь 13-ын квадрат. За нэмдэг нь за Y-ний координатууд яасан 10-аас хасах нь 14 тийм үү? 10-аас хасах нь 14-ийн квадрат. За тэнцүү. За энд болохоор 5-аас 3 13 хаслаа 8. 8-ийн квадрат бол 64. За язгуур доор 64 дээр нэмдэг нь за энэ хасах 4-ийн квадрат 16. За ингээд 80 гарч байна тийм үү? Язгуур доор 80 гарна. За 80 гэдэг бол 16 үжих нь 5 гэхээр 16 үржих нь 5 гэхээр 4 язгуур доор 5 гэсэн үг тийм үү? 4 язгуур доор 5. За ингээд манай бодлоо гэсэн үг. За дараагийн бодлого. За дараагийн бодлого болохоор за ABC гэсэн шулуун гурвалжин үзсэн. За энэ гурвалжны C оройгоос гарсан M медиан. CM медианы тэгштгэлээвч мөн хас 2 5 гэсэн цэг CM медианд орчихыг харуул гэсэн үг. За тэгвэл би CM медианыг
шулууны тэгштгэлийн бичгийн тулд за CC-ийн координат бол өгдсөн. Тэгэхээр MC-ийн координатыг олно. За MC гэдэг бол AB-гийн дундаж C учраас за энэ X координатыг яаж олох вэ? 5 дээр нэмэх нь 2 хуваах нь 2 буюу за 7 хуваах нь 2 гарч ийн тэ. За Y координатыг 8 дээр нэмэх нь хасах 2 хуваах нь 2. Ингээд 3 гарч байгаа. За тэгэхээр Y за MC-ийн координатыг олчлоо тий. Тэгвэл CC-ийн одоо ийм 2 цагийг дайрсан шулууны тэгшэл бичих юм байна шүү дээ. 7 хуваах нь 2, тэгээд 3 гэсэн координатаа, тэгээд S1 гэсэн за энэ бол CC-ийн координат юм уу? За ийм одоо координаттай шулууны тэгшэлийг бичих ёстой. За энэ координаттай 2 цагийг дайрсан шулууны тэгшэлийг бичих ёстой. За тэгвэл эхлээд бол CM шулууны налалтыг олчээ. За налалтыг олохдоо за 1-ээс хасах нь 3, за 9-ээс хасах нь 7 хуваах нь 2. За эндээс хасах 2 хуваах нь за 18 гэхээр 11 тийм үү? Хуваах нь 2. За энийг гэхээр хасах 2-ыг хуваадаг нь 11 хуваах нь 2 гэсэн үг шүү дээ, тийм. Тэгэхээр хасах 2 үржихэн байрыг сольж үржүүлчихнэ. Тэгэхээр хасах 11-ний 4 гэсэн налалттай. За одоо би аль нэг цагийг сонгож авъя. За энэ амархнаар S1 гэсэн цагийг дайрсан. За ийм налалттай энэ шулууны тэгштэл бичнэ. За тэгэхээр CM шулууны тэгштгэл гэдэг бол Y тэнцүү. За налалт нь болохоор хасах 4-ийг хуваах нь 11 гарсан. За ингээд X-с хасах нь 9, нэмэх нь 1. За тэнцүү одоо хаал задлах юм бол хасах 4X хуваах нь 11. За энэ нэмэх нь 36, тэгэхээр 36 дээр за нэмэх нь 36 хуваах нь 11. За нэмэх нь 1 тэнцүү хасах 4X дээр нэмэх нь за 47 хуваах нь 11 болж. За өөрөөр хэлэх юм бол CM шулууны тэгштгэл гэдэг маань за 11-ний Y тэнцүү хасах 4X дээр нэмэх нь 47 гарч. За одоо хасах 2 5 9 цаг энэ шулуун дээр оршихоо гэдгийг шалгая. Тэгвэл X-ийн оронд хасах 2-ыг орлуулна, Y-ийн оронд 5-ыг орлуулж. Тэгэхээр 11-ийг 5-аар оржуулъя 55. За тэнцүү X-ийн оронд хасах 2-ыг орлуулаа энэ 8. 8 дээр нэмэх нь 47. Тэгэхээр 55 гарч. Тэгэхээр энэ цэг болохоор CM шулуун орших юм байна.